За бид энэ өглөө за орчин үнцаасны компани гүйцэтгэх захирал оргилдоо ярилцгаар урьж ирүүлсэн ба өглөөний мэд хүргээ хүрэлцээрсэн маш баярлалаа. За өнөөдөр өглөөхөн одоо шинэ үйл явдал за мэдээллийн үйл яхааргүй одоо Дональд Трампын тарифтай холбоотой одоо хилцээнд ахиц гарч магадгүй гэсэн юм хүлээлт бий болсон байна. Өөрөөр хэлэх юм бол хятадтай хийж аваад л тань тий. Өөрөөр хэлэх юм бол тариф буурах магадгүй. Гэхдээ яг одоогоор бол тодорхойгүй. Тэгэхээр энэ дээр яг ер нь хөрөнгөний зах зээл яг ямар хүлээлттэй байна? За хөрөнгөний зах зээл бол эерэг хүлээлттэй байгаа. Тэрийг хөрөнгөний зах зээлийн индексүүдийн хөдөлгөөнөөс харж бол за 4 сарын 2-нд Дональд Трамп нөгөө нэмэлт тарифын хэмжээгээ зарласан. За тэрнээс хойш бол хөрөнгөний зах зээл за Америкийн гол индексүүдийг харах юм бол нэг оны эхний топ түвшнээс нэг 20 гаруй хувийн уналттай bear market руу орж ирсэн. За яг тэгээд хөрөнгөний зах зээл унах үеэр давхар юу болсон гэхээр бондын зах зээл нас хамт унтсан Америк төр. Тэгэхээр нөгөө хүн өсөд байгаа гэсэн үг. Энэ бол Америкийн хувьд бол одоо авч болохгүй хүлээн зөвшөөрж болохгүй нэг үзүүлэлтээс учраас ерөнхийдөө Дональд Трампыг 90 хоногийн пауз тавиад зах зээлийг жоохон тайвшруулах гэж харж байгаа. За энэ пауз тавьсны дараа юу болсон гэхээр хөрөнгөний зах зээл за ярилцлагууд хийх нь байна. За ийм муу түвшинд бол худалдааны дан явахгүй юм байна. За эрэг үр дүн гарах юм байна гэж хүлээлт үүсээд тэгээ өсөд ирсэн баг. Тэгээ яг өнөөдрийн түвшинд бол нэлээд эрэг хүлээлт зах зээл дээр одоо үн ханш шингэсэн байна. Pricing гэж ярьдаг. Тэгэхээр одоо худалдааны хэлэлцээрүүд маш сайн үр дүн гарахгүй бол зах зээл буцаад унах хэрэгсэл байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө өнгөрсөн одоо хугацаанд ялангуяа 4-р сарын одоо 8-наас хойш бол 1 сарын хугацаа яг 1 сарын хугацаа өнгөрч чинь тэгээ энэ хугацаанд ер нь тарифтай холбоотойгоор хөрөнгөний зах зээлээс ямар хэмжээний одоо хөрөнгө арчигдсан талаар таамаглууд бол маш олон байгаа. Өөрөөр хэлэх юм бол энд одоо байсан хөөс бол хагарсан гэж зарим одоо шинжээчд үзэж байгаа зарим хэсэг нь бол одоо давсан хэмжээний үнэлт үзүүлсэн гэж харж байна. Тэгэхээр та бүхний ажиглаж байгаа яг ямар байна? Үнэхээр одоо хөрөнгөний зах зээл бодит үнэлгээнд дээр очиж чадсан байна. Бидний харж байгаагаар бол ерөнхийдөө жоохон үнэтэй талдаа байгаа. Яг тэр худалдааны дайн болохын өмнөх үед Америк эдийн засгийн сүүлийн 2 жил маш хурдтай өсөж ирсэн. Хувьцааны үнэлгээнүүд нэлээд өндөр байсан. Энийг хэд хэдэн нөгөө нэг хувьцааны үнэлгээ гэдэг multiple аргаар харах юм бол ерөнхийдөө сүүлийн 20 жилийн дунджаас 1-2 стандарт хазаалтын өндөр түвшинд байгаа. Тэр бол нэлээд өндөр түвшин гэсэн үг. Одоо ч гэсэн тэр өндөр түвшин дээр хадгалагдаж байгаа. Тэгэхээр бидний харж байгаагаар бол маш сайн мэдээ үр дүн гарахгүй бол хөрөнгөний зах зээл унах эрсдэл байгаа. Бас нэг харж байгаа зүйл нөгөө талд бол хятадын реакц байгаа. Одоо энэ хоёр том гол эдийн засгтэр байгаа хөрөнгөний зах зээлийг харьцуулаад харах юм бол хятадын хөрөнгөний зах зээл нэлээд хямдхан байсан. Америкийн хөрөнгөний зах зээл маш үнэтэй байсан. Тэгээ яг өнөөдрийн байдал дээр харах юм бол хятадын хөрөнгөний зах зээл дээр илүү боломжууд гарч ирээд харагддаг. Алтан дээр бол хөрөнгө оруулагчдын хувьд маш олон ийм таамаглалуудыг байр суурьуудыг дэвшүүлж байна. Оны эцэст 3,000 долларын 4,000 долларын түвшинд хүрнэ гэж байна. За зарим эдийн засгчид бол үнээс ч давж магадгүй гэж харж байна. Гэхдээ яг одоогийн байдлаар бол алт бол хамгийн одоо боломжтой хөрөнгө оруулалтаа хийх байршуулах хамгийн найдвартай хэрэгсэл хэвээр байгаа тийм. Тэгэхээр та бүхний харж байгаагаар ерөн цаашдаа алт худалдаа авалт хэр одоо эрчимжих бол за Монголын хувьд бас энэ дээр ямар боломж байгаа? Алтны ханш өндөр түвшин тогтох эрэлттэй байх суур хэдэн шалтгаан байгаа. За хамгийн ихнийх нь юу болсон гэхээр Орос Украины дайн Орос Украинлууд авч эхлэх үед Америк Оросын гадаад валютын нөөцийг доллар дээр барьжсэн нөөцийг зарцаас. Энэ өөрөө юу болж ийм гэхээр Америк долларыг зэвсэг болгож ашигласан гэсэн үг. Тэгэхээр яах нь геополитикийн нөхцөл байдал хурцж байгаа үед томоохон улс орнууд гадаад валютын нөөцөө доллароос хамаарал ихтэй байх юм бол одоо Америк ирээдүйд одоо хоорондын харилцаа муудах үед айгүй сул талтай болно гэсэн. Тэгэхээр хятадаас эхлүүлээд маш олон орн валютын нөөцөө доллароос хамаарлын бууруулж эхэлсэн. Нөгөө талдаа евро гол хөрөнгө оруулалтыг хийж нэхэр алт руу. За хоёрт болохоор сая хөрөнгөний зах зээл огцон монолт үзүүлэхэд бондын зах зээл хамт унж ийн гэдэг бол уг нь бол эрсдлийг хамгаалдаг зах зээл нь бондын зах зээл гэхгүй. Хамт унчаар эрсдэл одоо ямар хөрөнгө эрслээс хамгаалах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Энэ дээр одоо хамгийн номер 1 сонголт нь алт болж гарч ирж байгаа. За 3 дахь нь сая худалдааны дан гэж ярьсан. Үнэтэй холбоотой үн ханш өсөж байгаа, инфляц өсөж байгаа. Инфляцаас хамгаалдаг хэрэгсэл нь бас алт. Гэх мэт ингээд суур алтны ханшийг дэмжиж байгаа шалтгаанууд ерөнхийдөө богино хугацаанд арилгааргүй харагдаад байгаа. Тэгэхээр энэ жилийн турш алтны ханш бол ерөнхийдөө жоохон өсөх тал руугаа магадлал нь өндөр гэсэн.
Дотоодын бас хөрөнгөний зах зээл дээр одоо алтны үйл ажиллагаа явуулдаг компани хувьцаа бол давхар бүртгэлтэй байж байгаа. Тэгээ энэ компани ч гэсэн 2 дугаар хагасаас эхлээд бас одоо үйлдвэрлэлээ гаргаж эхлэх болов гэсэн хүлээлт бол байгаад байгаа. Тэгэхээр ер нь Монгол улсын хувьд энэ алтаар одоо байршуулсан валютын нөөцөө нэмэгдүүлэх ч гэдэг юм уу, эсвэл энэ чиглэлийг хөрөнгө оруулалтаа нэмэх боломж яг одоогийн хууль эрх зүйн орчинд байна гэж харж байна. Одоо алт 3 гэх хөтөлбөр явах гэж байна тий. Алт олборлолтыг дэмжин гэдэг тал руу. Алтан дээр олборлохоор сайн тал нь юу гэхээр олборлсон алтаа бид нар Монгол банк төгрөгөөр худалдаж авдаг байхгүй. Тэгэхээр нөгөө алт нь шууд цэвэршүүлээ тавьчихаар шууд валютын нөөцөө нэмдэг. Тэгэхээр одоо эдийн засаг хүндрээд ирж байгаа. За дэлхийн нийтээрээ ерөнхийдөө эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх гэж байгаа үед алтны ажил сайжирч байгаа гэдэг маань бид нар валютын нөөцөө нэмэх нэг гол сувгуудын нэг нь алт байж болно гэж харагдаж байна. Дотоодын компаниудын хувьд бол миний ажигласнаар за яаралтай одоо юу алт гаргачихаар хэмжээний тийм төслүүд бол жоохон ховор байгаа гэж би ойлгоод байна. Шорон ордууд бол бас нэлээд багассан гэж ойлгоод байна. Илүү өндөр өртөгтэйгээр олборлох боломжтой тийм шорон ордууд нь үлдсэн. Одоо алтны ханш өсөөд ирэхээр зарим тэр одоо өмнө олборлохгүй орхисон байсан ордуудыг одоо олборлоход эдийн засгийн үр ашигтай болж эхэлж байна гэж харж байна. Тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг өгөөд зохицуулалтаар дэмжиж өгвөл алтны олборлолтыг одоо ойрын 1-2 жилдээ бол нэмэгдүүлэх боломжтой гэж харж байна. Монгол банкын тушаагдж байгаа алтны хэмжээг харахаар одоо харьцангуй бага топ түвшиндээ 22 тонн хүрж исэн бол одоо өнгөрсөн жил бараг 16 гаруй орсон байна уу те. Тэгэхээр энэ дээр бас татврын бенефит үзүүлвэл энэ тоо нэмэгдэх боломжтой харагдаж байна. Тодорхой хэмжээгээр бас хууль бус алт гаргалт яваад байна уу гэдэг хардлага бас үүсдэг. Ер нь санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан одоо хамгийн сүүлийн мэдээллээр харах юм бол за дотоодод бас шинээр цаас өөрөлдөх юм бол шинэ одоо бүтээгдэхүүн хөрөнгөний зах зээл дээр гарч ирж магадгүй нэ. За өөрөлдөх юм бол UBCAP гэдэг компанитэй. Тэгэхээр ер нь цаашдаа дотоодын хөрөнгөний зах зээл одоо яг энэ шинэ IPO гаргах тал дээр хэр одоо идэвхтэй байх боломжтой бол санхүүгийн зохицуулах хороо болон засгийн газраас ерөнхийдөө хөрөнгөний зах зээлийг дэмжих үйл ажиллагаа бодлогыг бол нэлээд хэрэгжүүлж байгаа гэж хараад байна. За зохицуулалтын орчин бол нэлээд боломжтой. Татврын дэмжлэг бол тодорхой хэмжээгээр байвал зүгээр байгаа. Тодорхой хэмжээгээр дэмжиж, гэхдээ нэмэгдүүлчих зүгээр байгаа. Яг тэгэхээр энэ хөрөнгөний зах зээлээс олж байгаа татврын орлого улс бол тийм биш, их биш байхгүй. Маш бага хэмжээтэй. За шинэ бүтээгдэхүүн UBCAP-ийн хувьд би олзуурхаад байгаа энэ манай хөрөнгөний бирж дээр нэг технологийн компани гарч ирж байгаа гэдэгт нь бол би баяртай байгаа. Тэгвэл яг гой хувьцаа юугүй юу гэдгийг одоо хэлэхэд эртөө яг тэгэхээр проспектус нь гарч ирэх байх. Проспектус дээр тэр хувьцааг ямар үнэлгээтэй үнэлж байна. Тэр одоо холдинг компани доор ямар компаниуд байна. Ямар хэмжээний одоо тайлан баланстай мөнгө урсгалтай компаниуд байна гэдгийг харагдана. За тэднийг харсны дараа ерөнхийдөө хямдхан үнэлэгдэж үү, эсвэл өнтөө үнэлэгдэж үү те. Энийг худалдаж авсан сайн хөрөнгө оруулалт болох уу, эсвэл хэцүү хөрөнгө оруулалт уу гэдэг одоо юмнууд нь ажиглагдана гэсэн, харагдана гэсэн. Яг хөө зарим одоо мэдээлэлээс харах юм бол эхний хагаст гарахаар хүлээгдэжсэн IPO-нууд нэлээд юм хойшлж байгаа шүү байна. Ер нь хөрөнгөний зах зээл хэр одоо идэвхтэй байна гэж харж байна. Хүлээлт бол бас нэлээд ингээд хойшлуулах шиг харагдаад байна. Хөрөнгөний зах зээл дээр шинэ хувьцаа гарахад бол жоохон хүндрэлтэй байна. Манай хөрөнгөний зах зээл чинь хөрвөх чадвар муутай. За тодорхой хэмжээнд хувьцаа сонирхдаг этгээдүүд нь одоо хэдэн том банкны IPO-нд одоо ороод за нэлээд хэдэн төвчигдсэн ч байж магадгүй тийм мөнгө гаргаж авч чадахгүй. Тэгэхээр шинэ хувьцаа гарлаа гэхэд тэрийг худалдаж авах нь хэн бэ гэдэг асуулт гараад ирнэ. Тэгээ одоохондоо худалдаж авах тал тийм сайн биш байна гэж харагдаад байна. Дээрээс нь энэ хөрвөх чадвар муутай байгаа тохиолдолд одоо манай хөрөнгөний бирж дээр 100 тонны маш сайн компаниуд асар хямдхан үнэлэгдээд байгаа хэрэг. Ийм хямдхан үнэлэгдэж байгаа тохиолдолд шинээр компани гарч ирэхээр өөрийгөө бас маш хямдхан үнэлэх хэрэгтэй болно. Тэгэхээр нөгөө нэг IPO хийж байгаа компанидаа ч гэсэн бас зах зээлийн нөхцөл байдал нь тийм тохиромжтой биш байгаа гэсэн. Сая бас хувьцаа эзэмшигчдийн хурлын одоо шийдвэрийг бол танилцуулсан. Тэгээд маш товчхон асуухад ер нь хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дараа хөрөнгөний зах зээл дээр яг ямар одоо хөдөлгөөнүүд өмнөх жилүүдээс ялгаатай хөдөлгөөнүүд ажиглагдж байна. Маш товчхон хариулвал. Ногдол ашиг авчаад газ хувьцаа зараад гараа гэдэг юм байна.